Уул уурхай олборлох салбар Монголын эдийн засгийг нуруунаар авч явж байгаа. Төсвийн орлогын 31.6%, экспортын орлогын 92%, дотоодын нийт бүтээгдэхүүний 28.2%-ийг бүрдүүлж байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн UNDP-ийн захиалгаар хийсэн Монголын уул уурхайн салбарын авилгын эрсдлийн үнэлгээ гэсэн юм судалгаа гаргасан. Энэ дээр хайгуул лиценз олборлолт хаалтын бүх үе шатанд нийтдээ 15 төрлийн томоохон авилгын эрсдэл байгааг тодорхойлсон байна. За ингээд тодорхой жишээ. 2023 онд авилгатай тэмцэх газар нүүрсний эрхтэй холбоотой 72 эрүүгийн хэргийг нээн шалгасан. Эндээс 11-ийн шүүхэн шилжээд 43% нь хэрэг мөрдөх мөрдөн шалгах шатандаа явж байгаа. Нүүрсний эрхтэйгээр холбоотой 155 иргэн албан тушаалтан 3 хуулийн этгээдийг ялагдагчаар шалгасан талаар АТГ мэдээлсэн. Прокурорын газрын мэдээлэлээр бол 124 төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. 156 хүн 3 хуулийн этгээдийг ялагдагчаар татсан байна. За нүүрсний хэрэг дээр одоогор 88 хүн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн гэж прокурорын байгууллагын аль биесний мэдээ байна. За ингээ харахаар манай улсын мөнгө олж байгаа салбар нь энэ салбар. Нөгөө талдаа авилга хэл ахуулд хамгийн их идэгдсэн байгаа салбар энэ салбар юм аа. Тэгэхээр яг энэ шинэ хуулийн зохицуулалт гараад ирэхээр түрүүний тэр UNDP-ийн судалгаагаар 15 төрлийн томоохон одоо авилгын их сурвалжууд энэ хуулийн орчил хөдөлгөөн дотор явагдаад байгаамаа. Энэ шинэ хууль одоо батлагдсанаар ямар одоо ахиц давуу талууд гарах юм бэ? Нөгөө Transparency International-ийн гаргаж байгаа авилгын төсөөллийн судалгаа, индексийн судалгаагаар чинь төрийн эмчт газрууд тэр дотроо төрийн эмчт уул уурхайн авилгад идэгдсэн байдал чинь бүр толгой зогсож байгаа шүү дээ. Тэгэхээр энэ яаж юм гэхээр хүний нүднээс далд авилга үржих сүүдэртэй байгаад байгаа учраас тэнд хуулийн зохицуулалт нь хомсдод байгаа учраас тэнд албан тушаалтан авилга хэл ахуул авч өгдөг тэр потенциал нь байгаад байгаа учраас энэ асуудлууд үүсэж байгаа юм. Тэр энэ яг хууль гаргаснаар энэ тодорхой яг яаж буурах вэ гэсэн маш тодорхой асуулт. Хоёрдугаарт манай улсын улс төрийн орчил хөдөлгөөн сонгуулийн үр дүнд энэ уул уурхай тойрсон авилга популизм энэ маш жин дардаг. Сонгуулийн өмнө одоо хувийн уурхай аж ахуйн нэгжүүдийг хаачдаг, зарим нь очиод дээрэмдэд авдаг, бэд томилдог. Сонгуулийн дараагаар тэр нь ямар ч уул мөргүү зүйл байсан юм шиг аж ахуйн нэгж иргэдийг хохироодог. Түүнийгээ болвол цагдаагийн байгууллага ашиглаад улс төрд нөлөө бүхий хүмүүсийг намнах зорилгоор ашигладаг. Энэ бүх зүйл яг энэ хуультай ямар харилцан хамаарлаар буурах юм бэ? За дараагийн асуулт. Энэ хуулийн төсөл батлагдсны дараагаар нийгэмд ямар эерэг нөлөөлөл үзүүлэх вэ гэсэн нийтдээ нэг 6 өгүүлбэр байна л да. Ингэснээр салбарын талаарх олон нийтийн ойлголт итгэл нэмэгдэж эсэргүүцэл багасна гэж. За энэ томьёол бол өөрөө зөв биш гэж харагдаж байна. Иргэд ойлголт мэдээлэл багтаа учраас иргэд хардах хэрэгтэй учраас хэвлэл мэдээлэл энэ дээр бол одоо судлах, ерэн сурвалжлах боломжтой учраас л яваад байгаа. Тэгээд шууд иргэдийгээ ингээд эсэргүүцэл, жагсаал цуглааныг эсэргүүцэл гэж харж бас боломгүй байна. Энэ ойлголт нэр томьёог энэ концепцтроос өөрчлөх зайлшгүй шаардлага байна. За эдгээр асуултуудад хариулт авъя. За дамжны юм сайд хариулъя. За нэгдүгürt Эрдэнэ улс гишүүний яг уул уурхайн салбар гэд нэрлэчихээр л хөрх ингээд юу яадаг юм да. Яг нэг үгүй хэлэхэд уул уурхайн салбар бол өөрөө олдог салбар байхгүй хөрх. Яг тэр мөнгөний зарцуулж байгаа салбарт л асуудал байгаа шүү дээ. Дэлхийд даяар ерөөсөө уул уурхайтай бүх орнуудад ийм л үг байдаг. Уул уурхайтай холбоотой бүхий л гомдол маргаанууд эцсийн дүндээ явсаар агаад уул уурхайтай холбоогүй харин түүний олж ирсэн орлогыг хуваахтай холбоотой асуудал дээр байдаг гэж. Ийм л байгаа. Нэг. Хоёрдугаарт одоо би ажил аваад нэг жил болж байна уу да. Манай ил тод байдлын үзүүлэлт их сайжирсан байна. Зүгээр одоо энэ хуулийн хүрээнд бол бид манай дээр бол гол асуудлын тусгай зөвшөөрөл олголтын дээр л яригдаад идэг. Тэгэхээр нийтийн мэдээллийн ил тод байдлыг хангах хуулийн тухай хүрээнд бид бол хайгуул ашиглалт баяжуулалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааны мэдээлэл олон нийтэд ил толд нээлттэй байх өгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч үйл ажиллагааны талаар тогтмол мэдээлж тайлагнаж явах үүргийг бүр нэмж оруулж өгч байгаа. Үгүй бол тусгай зөвшөөрөлтөө ярьдаг болно. Ингэхгүй бол
Манад одоо шинэ би танд энэ манай салбар дээр одоо төрийн өмчит компаниуд байна. Одоо бодлогынхоо хувьд бол хамаардагч, үйл ажиллагааны ерөөсөө хамаардаг. Тэгэхээр авилгалтай, улгаатай холбоотой асуудлуудад эрүүгийн, гэмт хэргийн одоо бүх санкц, бүх одоо зохицуултууд нь байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хууль хяналтынхаа байгууллагуудаар шалгагдаад ингээл явах л ёстой. За салбарын сайдын хувьд бол ганц л зүйл шаардж байгаа. Ил тодл бай. Энэ хуулийн дараа бид одоо бас их хурлын гишүүдийн дунд яригдаа яваад байгаа. Бид нэр юу яаж олборлох салбарын ил тод байдлын тухай хуулийг оруулж ирэх гэж байна. Олборлох салбарын ил тод байдлын тухай хууль бол олсноо тайлагна гэдэг ийм олон улсын зарчимтай. Тэр хуулийнхаа хүрээнд бид бас бүгднгийн нэг нээлттэй болгоо тавьчих гэж зориуд байгаа.